өвчнийг ялан дийлэх залбирал. Халелуя Есүсээ гайхалтай бурхан минь та энэ ертөнцид цор ганц үлээ. Та үнэхээр агуу гайхамшигтай бурхан билээ. Та өөрийн ард түмнүүдийг үргэлж харж хажууд минь байж цаг ямагт халамжилж хамгаалж байдаг билээ бурхан аваа. Матай номонд гэтэл 12 жилийн турш цус алддаг өвчтөй байсан нэгэн эмэгтэй ард нь очиж дээлийнх нь хормод гар хүрсэн агаад тэр эмэгтэй түүний дээлэнд л хүрчхвэл би эдгэнэ гэж өөртөө бутнаж байжээ. Есүс харин хоош эргэж мөрөх эмэгтэйг хараад охин минь зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас хойш тэр эмэгтэй эдгэрчээ. Гайхалтай бурхан минь таны үнэхээр эргэн тойрон байгаа таны аавра энерги үнэхээр эдгэрлийн ариун энергитэй билий гайхамшигтай. Таны хувцанд хүрхийн төдөд үнэхээр ожиг өвчин эдгэрдэг та гайхамшигтай байлээ. Та энэ ертөнцид маш олон ингээд зөвхөн өөрийнхөө бодолдоо дарагдаж өвчин шаналтай байж байгаа түмэн олон хүүхдэд та мэдэрч байгаа билээ. Мэдэрч байгаа. Та ертөнцид цар ганц бурхан мөн. Энэ дэлхийд өвчнөд шаналн өөрийн олон бүтээл хайртай хүүхдүүдийн эдгэрлийн төлөө та бүгдийг нэгэнгүй мэдэж тэдний төлөө та халамж анхаарлаа үргэлж хандуулж байдаг талархлаа бурхан. Гагцхүү бид амьдралын жолоогоо өөртөө удирдсанаар таныг мэдэх бүх боломжоо хаасан тул өөртөө буруу бодлынхаа улмаас л энэлэн шаналж байгаа. Иймд өвдөж буй бүх хүмүүст бид танд л итгэлээ өгвөл танд итгэлээ өгч чинь үнэн зүрхний тодорхой залбирлаар бид эдгэрч болно гайхамшигтай бурхан амин. Таны авралт хүрсэн болгон эрүүл байд. Үнэхээр эмнэлэг эмч гэдэг бол мэдэрдүгэ. Энэ бол миний 20 жилийн итгэлийн амьдрал үнэхээр энийг харуулж гайхалтай бурхан амин. Та хайртай хүүг өвчнийг нэмэлгүй үргэлж хайрлаж хамгаалж байгаад талархлаа. Тэр таны дотор байж байгаа боловч танд бүрэн итгэлээ өгөөгүй учраас энэ битүүдээ энэлэн шаналж байгаа ч өнөөдөр таны ариун сүнс дүүрэн байж тэр хүүдээ өгч эдгэрлийн баярт мэдээг өнөөдөр сонсож байгаадаа талархлаа. Бурхан минь та үнэхээр гайхалтай бурхан билээ. Тэгээд энэ дэлхий дээр өвчин зовлондоо шаналж үнэхээр эмнэлэгт очиод ямар ч тус нэмэр болохгүй байна гэсэн хүмүүс одоо бясалгалаар эрүүл болж ингэж байгаа. Бясалгал гэдэг бол үнэхээр тань руу ойртож нэг алхам ойртож байгаа хүмүүс итгэж байгаа бурхан аваа. Танд итгэнэ гэдэг нь тэр бол үнэхээр ариун бясалгал, ариун мөргөл юм үнэхээр бурхан аваа. Танд итгэнэ гэдэг бол тэр хүн өөрөө өөрийнхөө төлөө ярьж өөрийгөө мэдэрч танаас өгсөн хууль зүй, эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр гэл бүхэл энэ засгийн газарт байдаг бүх яамдуудыг та хүүхдүүдэд үнэхээр харамгүй ихээр өгсөн билээ. Гэвч бид ганцхан өөрсдөө бүгдийг мэддэг гэж тэр бүх яамдуудыг ажилуулахгүй байгаа улмаас л өөртөөхөө сул дорой муухаг байгаагаас л болж асуудалд орж өвчин шаналж байгаа билээ. Тиймээс энэ өдрөөс эхлээд танаас өгсөн тэр хүүхдүүдэд үнэхээр харамгүйгээр бүх хүүхдэд ижил хэмжээгээр өгсөн тэр ариун итгэлийн үнэхээр хүч чадлын дотоод хүч чадлын тэр сэргэн мандалтын өдөр болж энэ дэлхий дээр байгаа өвчнөд шаналд үнэхээр итгэлгүй болсон бүх хүмүүс таны ариун сүнс өнөөдөр дүүрэн байж бүгдээрээ нэг шатаар ахиж эрүүл болно бурхан аваа. Та гайхамшигтай танд итгэж ариун сэтгэлээр муухай зүйлийг хоош тавь сатанаас холдож байгаа бүх хүүхдүүд чинь эрүүл сарвал болно. Амен. Гайхалтай бурхан аваа. Та энэ дэлхийд үнэхээр гэрэл гэгээ цацруул гэж биднийг энэ дэлхийд илгээсэн. Та энэ дэлхийн газрын давс дэлхийн гэрэл болоор гэж биднийг илгээсэн. Түүнээс ч өөр хоорондоо арцалдаж муу санаа авгуулж тэрийг өөр дотроо хадгалж түүнийхээ боол болоос гэж та биднийг энэ дэлхийд илгээгээгүй билээ. Гайхалтай бурхан минь тэгээд бид нүгэлтэй биднийг та тэгэхээр уучилж байдаг талархлаа. Таны нэрээр онцгойлон залбирая. Өнөөдөр өвчтөй байгаа хүнийг бүр энэ төлөө энэ залбирлыг хийж гэн
энд өвчтөй байгаа, асуудлаа шийдэж чадахгүй байгаа, эм уугаад үнэхээр хүчин чадлаа барсан, санхүүгээ барсан, эмчид очиод үнэхээр итгэлгүй болсон бүх л хүмүүсийн дээр Бурхны ариун сүнс дүүрэн байж итгэрлийг маргааш өглөөхэд маш олон хүмүүс урайл хашгирч дуудаж маргааш өглөөний мандах нарыг таны зөвшөөрлөөр харж бүгд инээж сэрэх болтугай. Бурхан минь таны нэрээр гуйн залбирлаа.